Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Хадгалан зээлийн хоршооны нэгтлэн бодох бүртгэлийн 9. Хадгалан зээлийн хоршооны үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах нөхцөл шаардлагын 2.1.7. Хадгалан зээлийн хоршооны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийн 6.2 тус заасны дагуу хадгалан зээлийн хоршоод улирал бүрийн дараа сарын 10-ны өдрийн дотор улирлын санхүүгийн тайланг хороонд ирүүлдэг. Санхүүгийн зохицол гараанаас хадгалан зээлийн хоршоодод зориулан улирлын санхүүгийн тайлан илгээхтэй холбоотой түгээмэл гардаг алдаанууд болон мастер файлыг илгээх зааварчилгааг цувралаар бэлтгэн үргэлж байна. Энэ удаа та бүхэнд мастер файлын зээл олголт, эргэн төлөлт, зээлийн зориулалт, хүүгийн судалгааны тайланг, хэрхэн шийдвэрлээх зааварчилгааг өгөх гэж байна. Энэхүү судалгаагаар салбарын бодит зээлийн үлдэгдэл, зээл авч буй гишүүдийн зээлийн зориулалт, зээлийн хүү холбогдох бусад үзүүлэлтүүдийг гаргаж салбарын нэгдсэн тоо мэдээг нэгтгэх, цаашид авч хэрэгжүүлэх зохицуултын арга хэмжээг тодорхойлохыг зорддог тул ихээхэн ач холбогдол бүхий судалгааны тайлан юм. Хадгаламж зээлийн хоршоод улирал бүрийн санхүүгийн тайланг дараа сарын 11 өдрийн дотор захин болон хэвлэмэл байдлаар хороонд өргөхтэй ба тайлан илгээхтэй улирал бүр мастер файлыг хорооны захин хуудасны захин тайлан хэсгээс шинээр татан авч илгээнэ. За хадгаламж зээлийн хоршоодоос хамгийн их асуудаг болон хамгийн их алдаатай илгээдэг зээл олголт, эргэн төлөлт, зээлийн зориулалт, хүүгийн судалгааны тайлан хэрхэн шийдвэрлэх талаар зааварчилгааг өгье. За тус судалгаа маань болохоор мастер файлын loan гэсэн шийтэн дээр байрлаж байгаа. За судалгааг шийдэхдээ бол иргэн болон хуулийн этгээдэд олгосон зээлийг зээлийн зориулалтаар, мөн зээлийн хугацааны ангиллаар, за зээлийн ангиллаар гэсэн ийм гурван төрлөөр ангилан шийдэх байгаа. За судалгааны зээлийн эхний үлдэгдэл, тайланд хугацаанд олгосон зээл, тайланд хугацаанд иргэн төлөгдсөн зээл, зээлийн эцсийн үлдэгдэл болон олгосон зээлийн жигэнсэн дүнжхүү, эцсийн үлдэгдлийн жигэнсэн дүнжхүү, мөн хүүгийн дээд доод хязгаарыг шивж ирүүлэх байгаа. За зээлийн үлдэгдлийг яагаад иргэнд олгосон зээл, хуулийн этгээдэд олгосон зээлийг зээлийн зориулалтаар ангилан гаргаж байгаа вэ гэдгийг тайлбарлая. За хадгаламж зээлийн хоршоонд гишүүдийнхээ эдийн засгийн болон нийгэм соёлын нийтлэг хэрэгцээг хангах зорилгоор гишүүдтэй хадгаламж зээлийн үйлчлэгийг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үзүүлэх арчилсан удирдлага хамтын хяналт бүхий ашигын төлөө бус хуулийн этгээд байгаа. За хадгаламж зээлийн хоршоонд хуулийн 19-ийн 5 заасны дагуу нийт гишүүдийн 10-аас дээшгүй хувь нь хуулийн этгээд байх боломжтой. За иймд зээлийн хэрвээ хуулийн этгээдийн гишүүнчлэлтэй мөн тухайн гишүүн хуулийн этгээдтэй зээл олгосон тохиолдолд иргэнд олгосон зээл болон хуулийн этгээдэд олгосон зээл гэж ангилан мэдээлэх шаардлагатай байгаа. За тайланд сөрөг утгатай дүн шивэхгүй бөгөөд copy paste хийхдээ values буюу томьёо форматаар оруулах бөгөөд тоон утгын наривчлалыг зуутын орноор шивнэ. За үүн дээр жишээ болгон би тоонууд бэлдсэн байгаа. За copy paste хийхдээ values томьёо форматаар хэрхэн хуулахыг та бүхэнд зааж өгье. За ингэхдээ тухайн тоон дээр дараад copy хийлээ. За тухайн байршилд тавихдаа 1 2 3 гэсэн энэ values гэсэн энэ юун дээр зааж дарж өгнө. За эсвэл саяныхаа дүнг copy хийгээд mouse 2 дээрээ дараад paste special гэсэн хэсэгт орж values гэсэн форматыг даран оруулнаа гэсэн үг. За мөн тоон утгын наривчлалыг бол 100-ийн орноор шивнэ гэсэн байгаа. За зарим тохиолдолд хадгаламж зээлийн хоршоод маань 223 сая 545 мянга 100-ны 2 төгрөгийн ийм зээлийг олгосон бай гэж бодъё. Гэтэл энэ тоог болохоор 223 сая 545 мянга 1002 гэх зэрэгээр ингэж алдаатай тайлагнах ийм тохиолдлууд гардаг. За энэ эргээд зээлийн зориулалтын нийт зээлийн эцсийн үлдэгдлийн дүн болон зээлийн ангиллаарх дүнтэй таарахгүй байх, эсвэл хураангуй тайлан тэнцлийн нийт зээл үлдэгдэлтэй таарахгүй байх зэрэг ийм алдаа гардаг. Тийм учраас та бүхэн тоон утгын наривчлал дээр харах шаардлагатай юм аа. За одоо зээл олголт, эргэн төлөлт, зээлийн зориулалт, хүүгийн судалгааны хүснэгтийг хэрхэн шийдвэрлэх талаар дэлгэрэнгүй тайлбарлая. Ингэхдээ би бэлтгэсэн тоо мэдэн дээр тайлбарлая. За тус судалгааны эхний үлдэгдлийг шивэхдээ энэ эхний үлдэгдэл хэсгийг шивэхдээ зээлийн эцсийн эхний үлдэгдлийн дүнг болвол тайланд улирлын өмнөх жилийн эцсийн үлдэгдэл болон зээлийн тоогоор тайлагнана. За үүн дээр жишээ болгон дурдах юм бол 2021 оны 4-р улирлын зээлийн мэдээллийг шивэхдээ та бүхэн 2020 оны жилийн эцсийн зээлийн мэдээлэлээр тайлагнана гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл энэ хадгаламж зээлийн оршооны маань зээлийн эхний үлдэгдэл дээр бичигдсэн дүн бол 2020 оны 4-р улирлын байдлаарх
зээлийн эцсийн үлдэгдэл юм аа гэсэн үг. За мөн зээлдэгчдийн тоо ч гэсэн мөн адил гэсэн үг юм аа. За энэ хэсгийг шивхтэй түгээмэл гаргадаг алдаа гэвэл жилийн эцсийн үлдэгдэл дүн зөрүүтэй байх. За мөн өмнөх улирлын эцсийн үлдэгдлээр тайлгнах буюу 2021 оны 4 дугаар улирлын байдлаарх дүнг шивхтэй 2021 оны 3 дугаар улирлын байдлаарх зээлийн эцсийн үлдэгдлийг эхний үлдэгдэл дээр шивдэг ийм алдаа гаргадаг байгаа. За зээлийн зориулалт зээлийн ангиллыг хэрхэн шивэх вэ гэдэг дээр та бүхэн тайлбарлая. За зээлийн зориулалт хэсэг зээлийн ангилал хэсэг маань ангиллар хэсэг маань бол иргэн болгосон зээлийн хувьд хэрэглээний зээл, бизнесийн зээл, автомашины зээл, үйл хөдлөх хөрөнгийн зээл, мөн бусад зээл гэсэн ангиллаар ангилагдана. За хуулийн этгээдэд болгосон зээлийн хувьд бол бизнесийн зээл, автомашины зээл, үйл хөдлөх хөрөнгийн зээл болон бусад зээл гэсэн ийм ангиллаар ангилагдана. Харин зээлийн зориулалтын хувьд бол сангийн сайд үндэсний статистикийн хорооны дарга хамтарсан 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 319 А160 дугаар тушаалаар эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллын тодорхойлолтыг шинжилэн баталсан байдаг. За тус ангиллаас ямар төрлийн зээрлэлтээр зээл авч байгааг тухайн ангиллалд хамааруулж наривчлан харна. За тус тодорхойлолтын танилцуулгыг бол доор энэхүү бичлэгний доор ингээд линкийг нь байрлуулсан байгаа тул та бүхэн орж дэлгэрэнгүй танилцж болно. За тайлант хугацаанд олгосон зээлийг хэрхэн шивэх талаар тайлбарлая. За энэ тохиолдлын эхнээс тайлант улирлын эцсийн байдлаар нийт олгосон зээлийн үлдэгдэл болон зээлийн мэдээлэл тэтгэврт харгалзах жигэнсэн дундаж хүүгийн мэдээллийг тайлант хугацаанд олгосон зээл хэсэгт шивэх байгаа. За хадгаламж зээлийн хоршоод маань энэ хэсгийг шивэхдээ бол зөвхөн тухайн тайлант улиралд олгосон зээлийн дүнгээр тайлгнах алдаа гаргадаг. За тэгвэл тайлант хугацаанд олгосон зээл дээр маань бол 2021 оны 4 дугаар улирлын байдлаарх дүнг бичих гэж байгаа гэж бодъё. За тэгвэл 2020 оны жилийн эцсийн байдлаарх зээлийн эхний үлдэгдлээс хойш буюу 2021 оны 1, 2, 3, 4 дугаар улирлын байдлаар нийт олгосон зээлийн дүнг өссөн дүнгээр энэ хэсэгт бол шивэх байгаа. За мөн зээлдэгчдийн тоон дээр адилхан байгаа. За зээлийн жигэнсэн дундаж хүүний хувьд мөн адил. Тайлант хугацаанд олгосон зээлийг ямар хувийн хүүтэйгээр оруулж байгаа вэ гэдэг жигнэн дүнг бол бичих байгаа. За үүний дараагаар бол тайлант хугацаанд иргэн төлөгдсөн зээлийг мөн адил тайлант тухайн жилийн эхнээс тайлант улирлын эцсийн байдлаар төлөгдсөн зээлийн үлдэгдэл болон зээлийн иргэн төлөлт хийгдсэн зээлийн тоо, хаагдсан зээлийн тооны мэдээллийг тус нь шивнэ гэсэн үг. За ингэхдээ бол мөн адил өссөн дүнгээр буюу 2021 оны 1, 2, 3, 4 дугаар улирал дээр ямар дүнгийн ямар дүн бүхий зээл иргэн төлөгдсөн бэ гэдэг дүнгээр мэдээлнэ гэсэн үг. За зээлийн иргэн төлөлт хийгдсэн тоо бол мөн адил тийм тоо байна. За харин хаагдсан зээлийн тоон дээр бол яг тухайн тайлант улиралд яг энэ зээлийн үлдэгдлээ төлж дууссан, бүрэн төлж дуусган зээлээ хаасан зээлдэгчдийн тоогоор бичигднэ гэсэн үг. За үүнээс зээлийн эцсийн үлдэгдэл хэрхэн тооцогдож байгаа талаар та бүхэн тайлбарлая. За эхний үлдэгдэл, зээлийн эхний үлдэгдэл дүн дээр тайлант хугацаанд олгосон зээл дүн нэмээд тайлант хугацаанд иргэн төлөгдсөн зээлийн дүнг хаснаар зээлийн эцсийн үлдэгдэл бол тооцогдож гарч байгаа. Энэ хэсэг маань бол өөрөөс томьёотой учраас та бүхэн эдгээрд 3 зээлийн дүнг мэдээлснээр зээлийн эцсийн үлдэгдэл бол өөрөө бодогдод гарах байгаа. За харин зээлдэгчдийн тооны хувьд бол эхний үлдэгдэл харилцагч гишүүдийн тоон дээр тайлант хугацаанд олгосон зээлийн тоог нэмээд тайлант хугацаанд хаагдсан зээлийн дүнг хасаж тооцогдох байгаа. За зээлийн эцсийн үлдэгдлийн нийлбэр дүн бол хадгалан зээлийн хоршооны хураангуй тайлант тэнцлийн нийт зээлийн дүнтэй тэнцүү байхаас гадна энэ зээлийн дүн маань нийт зээлийн үлдэгдэлтэй хураангуй тайлант тэнцлийн нийт зээлийн үлдэгдэлтэй тэнцүү байхаас гадна зээлийн ангиллаарх энэ зээлийн дүнтэй тэнцүү байх шаардлагатай. За хадгаламж зээлийн хоршоодоос манайдас гаргадаг алдаа гэх юм бол зээлийн нийт зээлийнхаа дүнг зээлийн зориулалт дарах дүнгээ зээлийн хэрэглээний ангиллаар нь ангиллахгүй байгаа ийм алдаа гаргаад байгаа учраас хэрвээ ийм тохиолдолд мөн хураангуй тайлан тэнцлийн дүнгээс зөрсөн тохиолдолд финанс систем хүлээн авахгүй алдаа заах байгаа. За мөн хэрвээ хуулийн этгээдэд олгосон зээлийн дүн байгаа тохиолдолд энэ чинь ийм дүн бичигдсэн тохиолдолд мөн зээлийн ангиллаар ангилахтаа хуулийн этгээдэд олгосон зээлэр мөн ангилан гаргах шаардлагатай. Үүн дээр бол хадгалан зээлийн хоршоод маань бүгдээрингийн иргэнд олгосон зээл дээр оролдог ч юм уу ийм алдааг бас гаргаад байгаа гэдгийг та бүхэнд анхааруулъя. За үүний дараа хүүгийн мэдээллийг хэрхэн шивэх талаар зааварчилгааг өгье. За хүүгийн мэдээллийг 10-100-ын орноор шивэхгүй
Хэрэв тухайн зээлийн сарын хүү 2.5% бол 250 0.25 0.25 гэх зэрэгээр шивж болохгүй шууд хэлэгдэх байдлаар 2.5 гэж шивнэ. За үүн дээр бас анхааруулгад гарч ирж байгаа. За хүү сарын 1.5% бол мэдээллийн 0.15 бус 0.15 бус 1.5 гэж оруулахыг анхаарна уу гэсэн ийм анхааруулгад бол гарч ирж байгаа. Тийм учраас та бүхэн энэ анхааруулгатай бас танилцах шаардлагатай. За зарим тохиолдолд бас хадгаламж зээлийн орчуудаас маань хүүг сарын жигэнсэн дундаж хүүгээр бус одоо жилийн жигэнсэн дундаж хүүгээр одоо илгээх тийм алдаа гаргадаг байгаа. За жишээ нь одоо 14% хүүтэй зээл олгосон гэдэг ингээ илгээсэн байна. За үүнийг бол санхүү нөхцөл хороноос тайлбарлаж авахдаа тухайн хадгаламж зээлийн оршиг бол 14% хүүтэй үндэслэгүүгээр одоо ийм зээл олгосон байна гэж нэг харж байгаа. Энийг тийм учраас та бүхэн нэг сарын одоо хүүгийн мэдээллээр илгээнэ гэдгийг маш сайн анхаарах шаардлагатай юм аа. За эдгээр мэдээллийг зааврын дагуу үнэн зөв шивж илгээх шаардлагатай та бүхэнд дахин анхааруулъя. За зээлийн хугацааны ангиллаар зээлийн мэдээллийг хэрхэн ангилах вэ? За энэ хэсэгт бол зөвхөн тайланд хугацаанд олгосон болон тайланд хугацаанд төлөгдсөн зээлийн мэдээллийг ангилах байгаа. Зээлийн одоо хугацааных нь ангиллаар 6 одоо хугацааны ангиллаар за энэ 1-3 сарын хугацаатай олгосон зээл, 3-6 сарын хугацаатай олгосон зээл, 6-2 сарын хугацаатай олгосон зээл, 1-2 жилийн хугацаатай олгосон зээл, 2-5 жилийн хугацаатай олгосон зээл, 5-аас дээш жилийн хугацаатай олгосон зээл гэж ингэж ангилж байгаа. За тус судалгаанаас бид гишүүд гол төлөвлөлтийн төвний зээлийг ямар хугацаагаар авч байгаа болон ямар хугацаанд иргэн төлж байгаа вэ гэдэг мэдээллийг авах боломжтой байдаг учраас та бүхэн энэхүү хэсгийг бол заавал одоо шивж илгээх шаардлагатайг анхааруулъя. За эдгээр тайланд хугацаанд олгосон болон төлөгдсөн зээлийн мэдээллийг хугацаагаар ангилсан нийт дүн бол эргээд нийт зээлийн зориулалтаар болон хэрэглээгээр ангилсан зээлийн тайланд хугацаанд олгосон болон төлөгдсөн зээлийн ангиллалтай тэнцүү байх шаардлагатай. Тийм учраас та бүхэн энэ мэдээллийг үнэн зөв бүрэн шивж илрүүлэх шаардлагатай юм аа. За энэ удаа та бүхэн мастер файлын зээл олголт эргэн зээлийн зориулалт түүхэн судалгааны тайлан эрхэн шивж илгээх талаар ойлголттой болоо. Анхаарал хандуулсанд баярлалаа. Танд амжилт хүсье.